Та өөрийгөө толинд хар. Толинд харсан дүр чинь өөрийн чинь яг одоо байгаа хүнтэй тэ одоо би ирээдүйд ийм хүн болно гэсэн дүр төрхтэй чинь нийсэж чадчихна уу? Хүн амьдралдаа зориг тавьсан байдаг шүү дээ тий. Одоо ингээд багада аягүй их мөрөөддөг тий. Би ингэж амьдран одоо би багада тэгдэг гэсэн байхгүй. Би ингээд лимузин унаад ээж аваагаа ардаас болго би өөрөө жолоодод явна гэж ярьдаг гэсэн байхгүй. Тэгэл улсын их хурлын тий ерөнхий сайд болчиход ерөнхийлөгчтэй сунаач гэдэг юм уу. Би яг жоохондоо тэгж ярьж бичдэг байсан. Тэгэхээр яхаа гэхээр одоо чи өөрийгөө толинд хараад чи яг мөрөөдлөөр амьдарч гин үү? Одоо байгаа байдал чинь чамд яг таалагдж гин үү? Надад бол таалагдахгүйсэн. Америкт ирсэн тий. Тэгэл яг юуны төлөө ч ажиллаад байгаа ингээл 7 хоногийн 5 6 өдөр ажиллаад ажил хийхгүй бол болохгүй тий. Америкч хүмүүс чинь нэг л өдөр ажил хийхгүй бол болдгоо шүү дээ. Тэгэл ингээл болохгүй юм шиг сансан. Үгүй байсан. Миний хамгийн их том алдаа юу байсан бэ гингүүд эренгүүтэй хэлийг маш сайн шамдаж сураагүй. Хэрэв би хэлийг сурж исэн бол тий айгүй хурдан одоо эхний 1-2 жилдээ би хичээж агаад тий 5 өдөр ажилласан байж бол нэг өдрийг би ингээ зүгээр шоудаад гадуур дэлгүрхсэд явахын оронд би тий хэлний ихтгэлдээ анхаарад тий нас арай залуу байх байсан тий илүү хэл рүүгээ илүү их анхаарад ном уншаад доторлогоо өнгөйсөн бол одоо миний бодол айл ингээ 5 6 жилийн өмнө өөрчлөгдөд айл өвшө мөрөөдөлтөд би хүрсэн байх хэрэгтэй газар байхгүй. Тэгсэн чи яасан бэ гэхийг энийг айгу орой ойлгосон. Гэхдээ орой ч гэсэн 40 нас ч гэдэг бас нэг тийм орой нас биш. Ер нь хүмүүс ийм дэлхийн дуунчдыг ингээд харахаар нэг 30 гараад тий 30 гараад эхлэхээрээ л би одоо яг нэг хэвийн хэмдээ амьдралаар амьдраад байна. Нэг мөрөөдлийнхаа амьдралаар амьдрахгүй байна гэдгийг мэдээд хэлдэм байлээ. Тэгэл нэг 35 40 бол бүр яг сэрх нас. Тэг хүмүүс аягүй их одоо би яг ийм сэрж байгаа надад аягүй мэдэгддэг. Тэр юу вэ гэхээр би одоо яг ингээд хийж байгаа юм дээр аягүй их ингээд гацчлаа тий ингээд ажилласаа болмоор байна. Яг энэ миний хийх ёстой юм биш гэдгийг дотроос нь зүрх сэтгэлээс нь хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр та ийм асуудалд орж ийн ингээд тий бүхнээс одоо нэг тийм уйдж байгаа ч юм шиг тий ямар ч гарц гаргалгаа байхгүй юм шиг санагдвал энэ бол маш зөв шүү. Чамайг сураараа хөдөлмөрлөөрөө тий үлдсэн насаад би ингэж өнгөрөөмөргүй байх гэсэн чиний бие хэлэмжийн дохио байхгүй. Тэгэхээр танд тий энэ гарц гаралгаанд хүрэхийн тулд та ганцаараа чадахгүй. Энд бол коуч хэрэгтэй. Надад бас коуч хэрэгтэй байсан. За би жилийн өмнөөс коучтай ажиллаад тий одоо би яг өөрийнхөө хүсснээр маш сайхан амьдарч байгаа. Хэрвээ танд нэг коуч тий энэ уналтаас босох хэрэгтэй байгаа санагдчих байгаа бол миний коучингийн зөвлөгөөг аваад бас үзээрэй. Би болохоор confidence coach тий confidence гэдэг бол өөртөө итгэлтэй байх. Би бол мэдээж өөртөө итгэлтэй байсан. Насаараа би ер нь амар өөртөө итгэлтэй байсан. Энийг миний найзууд, миний ойр тойрны хүмүүс гэрчлэн тэгтээ надад боловсрал нингэн байсан байхгүй тий. Нэг л удаа дээд сургууль төгснөгөө энийг би боллоо гэж ойлгоцсон байсан байхгүй. Тэгэхээр үгүй хүн ер нь байнгын сурж боловсрж тий орчин үеийн мэдээллээсээ хөл нийлүүлэн алхаж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энийг би хийгээгүйсэн байхгүй юу тий. Хамгийн хөвгчлөлтэй хамгийн гоё газар ирж хар ажил хийгээгүй гэдээсэн байхгүй юу. Үгүй хэлээ сураад би ингээд дэлхийн ертөнц юу болж байна, орчин үе юу болж байна гэдгийг мэдэх хэрэгтэй байсан. Гэхдээ би одоо л хоцроогүй, та ч гэсэн хоцроогүй. Тэгэхээр та оройтойгоо гэсэн үг. Надтай холбогдорой. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй тий. Бусадтай бас share хийж түгээгээрэй. Баярлалаа. Дараагийн рээлээр уулзъя. Түр баяр та.